Санхүү татврын тайлан гарах дарааллын 3 дахь хэсэгт байрлах эхний үлдэгдэл оруулах. Тэгэхээр бид нэр эхний үлдэгдэл оруулах зааварчилгаатайгаа танилцсан. Тэгвэл одоо эхний үлдэгдлээ оруулж эхлэе. Нэгдүгээрт нь баланс орлого зарлагын эхний үлдэгдэл. За эхний үлдэгдлээ оруулъя. За баланс орлого зарлагын эхний үлдэгдлийг оруулна гэдэг маань ажлын үснэгтэн дээр бид нэр эхлэлтийн балансыг зоож өгж байна гэж ойлгож болно. За тэгэхээр эхний үлдэгдэл оруулах хэсэг маань 2 хэсгээс бүрдэнэ. За энэ хэсэг дээр өмнөх оны үлдэгдлийг за мөн өмнөх улирлын үлдэгдэлтэй хамт оруулж өгнө. Ингэснээрээ санхүүгийн тайлан балансыг бол өссөн дүнгээр гарах боломжийг олгож гинэ гэж ойлгож болох нэ. За энэ дээр за жишээлбэл Зарцаа намжилт компани 2012 оны 3 дугаар улирлын тайлан балансыг гаргаж гинэ гэж үзье. За тэгвэл 3 дугаар улирлын тайлан балансыг гаргахын тулд эхний үлдэгдлийг зоох шаардлагатай. Энэ дээр бол өмнөх оны үлдэгдлийг энэ дээр өмнөх улирлын буюу 2 дугаар улирлын балансын орлогын тайлантай хамт зоож өгөх шаардлагатай. За энэ дээр эхний үлдэгдэл оруулах тайлбар гэж байна. Эхний үлдэгдэл оруулах тайлбараа бас мөн эндээс харах боломжтой байх нь. Хэрвээ та 1-3 сарын гүйлгийг ерөнхий журналд оруулж байгаа бол өмнөх оны балансын үлдэгдлийг оруулна гэж байна. Тэгэхээр 1-р улирлаас эхлээд Magic Finance программыг ашиглаад санхүү татрынхаа тайлан гаргаж эхэлж байвал өмнөх оны баланс мөн өмнөх оны баланс ижилхэн байна гэсэн үг. За тэгээд 1-ээс 6 сар болон 1-ээс 9 сар, 1-ээс 12 сар буюу бүтэн жилийн санхүүгийн тайлан балансыг нэг файл дээр гаргах боломжтой учраас ажлын үснэгтэнд бол мөн хоёулаа өмнөх оны балансын үлдэгдлүүд байна гэсэн үг. За тэгвэл 2 дугаар улирал болон 3, 4 дугаар улирлаас эхлээд тайлан балансыг гаргаж байгаа бол за энэ өмнөх улирлын үлдэгдлүүдийг хамт оруулж өгнө гэж байна. Тэгэхээр энэ зааварчилгаагаа мөн харах шаардлагатай байх нэ. За би 3 дугаар улирлын тайлан баланс гаргаж байгаа учраас өмнөх оныхоо үлдэгдлийг өмнөх улирал буюу 2 дугаар улирлынхаа баланс орлогын тайлантай хамт зооё. За өмнөх оны үлдэгдэл дээр манай кассанд за сая 500 мянган төгрөг байсан гэж үзье. Харин манай хаан банкны харилцах наасанд 550 мянган төгрөг байсан гэдгийг би андуураад кредитлтаа зоосон гэж үзье. За эхний үлдэгдлийг зоож явахдаа бие багнаа шалгах хэрэгтэй. За бие баган дээр шүүлт гэж байх юм бол зөв гэсэн утгатай. Харин буруу гэсэн байвал эхний үлдэгдлээ буруу зоож гэж байна. Тэгэхээр хөрөнгийн данс бол ямагт дебитлтаа үлдэгдэлтэй байдаг учраас би энийг дебитлтэн зоож өгөх шаардлагатай байх нэ. За эхний үлдэгдэл зоож явахдаа анхаарах зүйл бол хуримтлагдсан илэгдэл. За манай байгууллагын барилга маань 8 сая 400 мянган төгрөгийн үнэтэй барилгатай. За барилгын маань хуримтлагдсан илэгдэл 2 сая 150 мянга байсан гэж үзье. За тэгвэл хуримтлагдсан илэгдэл бол хөрөнгийн сөрөг утгатай данс учраас хасах тэмдэгтэйгээр тухайн тоогоо бид нэр илэгдлээ зоож өгнө гэсэн. Ингэж тайлан баланс маань зөв гарах нэ. Гэх мэтчлэн та хөрөнгийн дансуудыг дебет талдаа өөр төлбөр эзний өмчийн дансуудыг кредитлэн зоож өгнө. За өмнөх оныхоо балансыг зоож өгчөөд ажлын үснэгтээ доош нь гүйлгээд за өмнөх оны маань баланс 15 сая 800-аар хоёулаа тэнцэн байна уугүй юу гэдгийг шалгаад харчих хэрэгтэй. За ингэж шалгаж харсны дараа өмнөх улирлынхаа үлдэгдлийг оруулж өгнө. За энэ дээр 2 дугаар улирлын үлдэгдлийг балансын орлогын тайлантай хамт зоож өгнө гэж байна. За манай кассанд сая 202 мянган төгрөг байсан. За харилцагт 2 сая 500 мянган төгрөг байсан. Борлуулалтын авлага 320 мянга, манай байгууллагын бараа материалын задаргаа байна. За мөн өнцөг хөрөнгүүдийг нь хуримтлагдсан илэгдэлтэйгээ зоогоод бид нэр хөрөнгөө зоосон. За кредит талдаа бид нэр эзний өмч болон өөр төлбөрийн дансуудыг зоосон. Хувийн өглөг 50 мянга, дотоод байгууллагын өглөг 450 мянга, хувийн өмч 10 сая гэх мэтчлэн кредитлтаа зоогоод өгчнө. За өмнөх улирлын үлдэгдлийг оруулахдаа анхаарах зүйлийн нэг болвол балансыг бид нэр ингээд зоогоод үснэ. За балансын доороос орлогын тайлан орж байгаа тохиолдолд хуримтлагдсан ашгийг бичихдээ өмнөх улирлын хуримтлагдсан ашиг биш өмнөх оны хуримтлагдсан илэгдлийг зоох ёстой. Тэгэхээр би энэ дээр 1-р 2 дугаар улирлын хуримтлагдсан ашгийг зоож өгөхгүйгээр би өмнөх оныхоо хуримтлагдсан ашгийг энэ дээр би зоогоод өгчнө гэсэн. За ингэснээрээ балансаа зөвхөн зоогоод өгснөөрөө за баланс маань хөлийн дүн маань юу вэ гэхээр тайлангийн үеийн цэвэр ашгаараа буюу 2 дугаар улирлын цэвэр ашгаараа зурж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр балансын дороос орлогын тайлан, орлого болон зардлуудаа оруулж өгснөөрөө тэнцнэ гэсэн үг. За орлого дээр
10 сая 410 мянган төгрөг байжээ. За түрээсийн зардал, тээврийн зардал, зар сурталчилгааны зардал гих мэтчлэн зарлуудаа зоогоод өгнө. Анхаарах зөвлөл бол орлогын албан татврынхаа зардлыг мөн зоож өгнө. За ингээд орлого болон зарлууд буюу орлогын тайлангаа зоогоод өгсөний дараа доошо гүйлгээд балансынхаа эцсийн хөлийн дүнгуудыг харна. Өмнөх оны болон өмнөх үйлдвэрлэлийн үйлдвэрлэлүүд маань за тэнцсэн учраас эхний үйлдвэрлэлийг бид нэр оруулсан гэж ойлгож байна. Тэгэхээр анхаарах зүйл бол хуримтлагдсан ашгаа бид нэр өмнөх оныхоо тайланд үеийн ашигтай тэнцүү амнаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За ингэж эхний үйлдвэрлэлийг зоож өгнө. За мөн эхний үйлдвэрлэлээ зоохдоо бид нэр эхний үйлдвэрлэл оруулах баланс орлого зарлага эхний үйлдвэрлэл гэж орж исэн. Тэгвэл мөн тайлан арах гэсэн товчлуур дээр байгаа ажлын хүснэгт гэдэг дээр ажлын хүснэгт рүү очих гэж юм. Тэгэхээр ажлын хүснэгт рүү очих гэдэг маань шар онготой байгаа учраас шууд энэ дээр дараад мөн ажлын хүснэгтэн дээрээ эхний үйлдвэрлэлээ болвол оруулаад өгөх боломжтой байх нэ.